орж ирэх болов гэсэн тийм байна. Яагаад биднээс энийг ингээд унах болов гэж ярьж байгаа гэхээр институционал хөрөнгө оруулагчдын хөрөнгө бол нэлээд өндөр ч юм уу одоо энэ 13 биткойн $14,000 бол мэдээж фьючерс арилжааг бол тогтоохгүй айл болох энэ биткойн дээр дундаж биднээсийн ярьдаг нэг 6,000 хавцаа ч юм уу энэ хавьд ерөнхий дундаж байгаа гэж үзээд за энэ 6,000 руугаа орохгүйгээр нэг 8,000-6,000-ын хооронд бол шинжлэх болов ойрын саруудад гэж үзэж байгаа. За сайн бацхан уу Happy 24 клубээс мэдчилж байна. Энэ өдрийн мэдрэлгийг сая биднээс бичлэг дээр 2 сарын өмнө өөрсдийн таамагийг гаргаж тавьсан тэр бичлэгийг үзүүллээ. Яагаад унах болсон шалтгаан гэд үзүүлж ирсэн. За өчигдөр бол яг энэ ханшин дээр ороод ирсэн байгаа. За энэ зурган дээр харъя. За энэ бол фьючерс арилжааны SME биржийн график байгаа. Нэг өдрийн интервалтай. За энэ дээр ингээд харахад бол саяны өнгөрсөн 5 дахь өдөр нэг gap үүссэн үгүй юу харагдахгүй байгаа. Яг энийгээ бол цагийн интервалтай оруулаад харахад бол энэ дээр бол gap үүссэн байгаа. Интервалтай харъя. За энэ дээр бол ингээд gap үүссэнийг та бүгд харж байна. Энийг бүгдээрээ одоо тэмдэглэн түрүүний бас ярьсан зүйл дээр биднес бас жоохон засвар хийн. За энэ бол gap үүссэн байна. Нэг 7298-аас нэг 7030 гэдэг чинь бараг 1000-аас илүү үеийн gap үүссэн байгааг та бүгд харж байна. За нэг өдрийн интервалтай болгоод харъя. Тэгэхэд бол ингээд анзаарахдаггүй байгаа боловч биднес ингээд тэмдэглэжлээ. За биднээсийн яриадс энэ 7100-аас 8100-ийн хоорондох 1000-ын gap-ийг бол энэ эртүүд энэ одоо 11 сарын 23-нд бол энэ доошо ханш унахтай бол хаагаагүй байсан. Өчигдөр ингээд бол энэ хаагдсан байна. Энэ дээр нэг gap ханш бол доошо унахтай хаагдсан. Энэ дээр нэг gap хаагдаагүй байгаа. Тийм учраас биднээсийн үзэж байгаагаар бол ханш одоо дээшээ мэдээж явж энэ gap-ийг тэглээд тэргүй тодорхой хугацааны дараа өсөхтэй хаах бах энэтэй зүг. Одоогоор биднээсийн таамгаар манай клубын таамгаар бол ханш бол доошо бас нэлээд унана гэсэн юм таамагтай байдаг. Яагаад гэвэл та бүгдэд хэлж байсан. Энд бол энэ институционал хөрөнгө оруулагчид бол энэ биткойныг ойлгодог хүмүүс бол нэлээд хөрөнгөлүүлсэн. Дунд чинь бол 6,000-тай байгаа гэдэг ингэж ярьж байсан байна. За одоо түрүүний энэ графика биднес засыг нэгэн биднесийн ярьж исэн шугам дээр баг хүрээд ирсэн 6500 руу ороод ирсэн байгаа. За энэ графикийг биднес жоохон өөрчлөөд ингээд засыг гэж бодож байна. За эднээс бол хэрэггүй болов одоо нэгэн тэн дээр хүрээд ирсэн чинь цаашаа харин өөр зургал зуръя гэж бодож байна. За энэ зурсан зурглалаа ингээд жоохон үргэлжлүүлээ. Энэ дээр бол энэ тодорхой хэмжээний трендийн шугам буюу ийм одоо нэлээд их олон хүмүүс бас худалдаж авсан энэ шугамыг харж арилж байгаа багтал та нөгөөх нь бас энэ дээр. За энэ шугамуудыг үргэлжлүүлж чаашаа энэ тодорхой хэмжээний төвшин байгаа ханшны энэ бол чухал. За ингээд энэ 6500-аас доош орсон. Биднээсээ ярьсан 6000-аас 8000-ын хооронд хэлбэлцээ ханш явах болов гэж үзэж яасан. Энэ бол хിവэрэ байгаа. Ер нь бол энэ крипто үйл хэлцээ гэж биднээс үзэж байгаа учраас нэлээд тийм ширүүн зуд үйл эхэлж байна. Гэхдээ хаал хөнгө бол дараа жилийн 5 сард бол энэс өмнө бол айхтар өсөхгүй 13 14 лөө багцаар очих болов тэрнээс дэш өсөхгүй болов гэсэн биднээс юм таамагтай байгаа. За энэ хаал хөнгөний биднээс энэ хугацааг бол энэ дээр тэмдэглэсэн. Дараа нь бол тодорхой энэ хаалгангийн талаар
ярилцсан 4 жилийн хугацаатай юм хаалган болдог байгаа. За ингээд ханшуул дэш өсөөд энэ 14,000, 18,000, 19,000 ингээд хаалган болсны дараа бол ингээд нэвтэлж гардаг юм зөв тогтолтой байгаа. Одоо бол энэ ханшуул 6,876 хавцаа байна. За энэ minus бирж дээр харж байна. Дараа нь биднээс энэ хаалгангийн талаар нэлээд дэлгэрэнгүй тайлбар өгөхийг бодно. За энэ биткойны ханш нэг өдрийн өмнөхөөс бол 4% яг одоогоор үнэлттэй байна. Ихэнх нь үнэлттэй, цөөх нь бол нэмэх үзүүлэлттэй байна. За багтын хэмжээгийн талаар бүгдээр бас энэ Twitter дээр харж үзье. Багт сүүлийн үед бол энэ өдөр ирэх тусам хэмжээ нь өсөж байгаа. За энэ 20.3. За ингээд багтынхаа үзүүлэлтийг харъя. За 7 хоногийн одоо үзүүлэлт нь байна. Өнгөрсөн 7 хоног 65.7 сая долларын арилжаа байсан байна. Өмнөх 7 хоногт нь 40.5, тэрүүний 7 хоногт нь 46.8. Анх энэ эхэлснээс хойш ингээд өсөлттэй харагдчих. За нөгөө нэг нь хэмжээг нь харъя. За энэ бол ингээд бас жигд өсөлттэй 9 сарын 23-наас хойш өсөлтөж явж байна. 22-нд бол 20.3 сая долларын арилжаа байсан байна багт. За энэ бүгдээс биднээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр энэ SME бирж дээр энэ фьючерс арилжаа хаагддаг. Одоо хамгийн сүүлийнх нь энэ 11 сарын 29-нд хаагдана. Энээс өмнө нь бол энэ багт буюу биткойноор арилжаа хийдэг бирж байгаа. Эднээс бол аль болох хямдхан авах гад хаашиг бол унгаж тоглож байгаа юм хандлага ажиглагдаж байна гэж бид дүгнж байгаа. За биднээс харж байгаа график дээр ингээд шинжилгээ хийх юм бол нөгөө хамгийн дээд ханшуурчаасаа 17 оны 12 сар 18 оны ихээр ингээд 17 оноос 18 оны 11 сар хүртэл унжгаад 6300 өрсөн. Эндээс унаад 3200, 3000 дээр очиод ингээд энэ оны 4 сараас хойш өсөлттэй ингээд явагдсан. Эндээс харахад бол энэ нэлээд хөрөнгөлөлт үүсгэсэн. 3200 дээр нэлээд хөрөнгөлөлт үүсгэсэн байгаа. Хашны тохиолдолд ороод одоо яг энэ хэсэгт бол тоглолт явагдаж байна гэж үзэж байгаа. Огцонгийн тунахгүй хүмүүсийн итгэл найдварыг дөрвөлээд дээш нь доош нь унгаж энэ ханшны хэлбэцлэгийг үүсгэхдээ өөрсдөө хямдхан цуглуулах нэгд хоёрд бол төвчээргүй юу юм айцтай хүмүүсийн биткойныг заруулж авах ийм үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байгаа. Цаашдаа бол ингээд крипто үйл эхэлж байна гэж үзэж байна. Бид бол энэ дээр бас тодорхой хэмжээгээр буруу тооцоо хийсэн ийм хандлага байдаг. Биткойны уналтаас илүү алткойны уналт нь арай бага байна гэжсэн боловч ханшуул тодорхой хэмжээгээр жигт хоёлоо унж байгаа юм үзэгдэл ажиглагдж байгаа. Тэгвэл бид бол өөрсдөө оруулсан хөрөнгө оруулалтыг бол тодорхой хэмжээнийх нь одоо биткойноос алткойн улгах Binance дээр зээлдүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж энэ крипто валютынхаа хөрөнгийг тоо хэмжээнийх нь төсөж байгаа. За ингээд та бүгд энэ крипто валютын арилжаанаар болгоомжтой ашигтай ажиллаарай. Нэлээ ширүүн крипто үйл эхэлж байна гэж ойлгож болно. Өмнөөс ч илүү доошоо унах
магадлалтай. Тийм учраас та бүгд болгоомжтойгоор арилжаа хийж ашигтай ажиллаарай гэж анхааруулж байна. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Баяр та.